Аль нь гоё илээ. Энэ хавных гоё смуттай газар аа. Хай наадмын ихний өдөр бид нар стечон тойроод амар халуунтай бушуухан шиг харж гэртээ амраад маргааш нь эртгэн гараад бид нар хамаатай саднаараа манзуушир хийд явах замдны гол дагуу хонцгоосон. Тэгээд ээж хоёр маань майхангаа барайл би юм хийж чадах штэ. Тэгэл хараал ангаагаал ээж хоёрын идэх юм өгчвөл идээл тэгэл дагаж суугаал. Тэг гоё хамаатнуудаараа удаан хугацааны дараа уулзаад сэлхэнд гарсан ч их гоё байсан бас. Я бы надад нэг аяг хэлчихсэн юм. Комент аяга авдар. Заахач. Тин хүүхд айлгаа. Монгоно. Чи хоол идэх. Энэ ёстой багхгүй. За хоёр Одоо эдгээр ангид орох үлээ. За би хоёроос ярьслага авъя заяа. Хоёр одоо хэдгээр ангид орох юм? Дөрөвдүгээр ангид орох юм уу? Чи хэдэн оных юм? 2016. Хүслээ хэдэн оных юм? Хоёулаа 16 оных юм уу? Би хэдэн оных юм шиг энэ хоёр? Намайг таа да. 20,000 он гэж ямар он бэ? Ямар он юм шиг вэ? Би хонгороос залуу гарч байна. За арайчтэй тий. Үгүй би идэхгүй аав. 25 юм шиг байна. Хүслээ анаа нь хэдтэй? 20 юм шиг байна. Яа! Чи 30 урж байгаа юм. За хоёр өөрсдөө ингэж бичсэн. Тэг ярмаар байгаа юм байл ярьчих. Харагдчихэв нэ өөрсдөө. Аав тий. Аав гэж байна. Би хонгор жоохонд нь хардаг байсан. Одоо гэдэг нэр үе юм шиг харагдаж байна. Тийм үү? Хүс. Сайн уу гэж. Сайн уу? Хин бэ нөө? Сайн. Түлж гараад аллаа. Сайн уу гэж. Сайн уу? Чамаа хин гэдэг. Хин гэдэг. Бэлэгтэй гэдэг юм уу? За. За сайн. Би сая бэлэгтэй сарилгаа авчлаа. Одоо чамаас аваатай заяа. Чи өөрийгөө харж гинөө? Харж гинөө? Чамаа хин гэдэг. Аац юм уу? Хэдэн настай юм чи? 6 настай юм уу? Анаа нь хэдэн настай юм шиг байна? Чи таадаа зүгээр мэддэг тоо байна уу? Мэддэг хамгийн их тоогоо хэл. Анаа хэдэн настай юм шиг харагдаж байна. Зүгээр тасан хэлтэй. Ваа! Ёо гайхалтай. Яг зөв таалаа. За чи баяртай гэд нэг далалчих уу зэрэг. Баяртай. Би ингээд гэрээ цэвэрлж байгаа хгүй. Маргааш би нөө хөвсгөл явах гэж болохоор өчтөр хамаатны удтайгаа салхинд гараад орой өөрөө буцаад хүрээд ирсэн ахгүй юу. Тэгээд үргэлжлүүлээд маргааш нь би гэртээ жоох амарч агаад хоёр найзтайгаа би тэд хөвсгөл явахаар болсон. Тэгээд замдаа Эрдэнэтэд очиж ямарч ясныг хоноод тэгээд өглөө эрт бас хөдөлсөн. Эрдэнэтэд хонохдоо зүгээр кино үзээл, хоол идээл тэгээд өнгөрсөн. Бүр 2-2 солонго татчихсан бэ. Энийг хойгоо. Хүслээ тийм бартаа болсон байна монголчууд. Хөөчөө хараасан юм байна. Би бичлэг хийж байгаа. Тэг би бар дээр ингээ хас. Энэ 12 жилээр энэ бэ. Бид өнгөрсөн жил хөвсгөл явахдаа нэг юм хөтөлбөртэй групп аяллаар явсан хгүй. Тэгээд энэ жил болохоор өөрөө яг найзуудаараа явсан болохоор мөрөн хатгал жанхаа гэд бүгд нөрөө н орсон. Айгу тааваараа юу хийх туртаа газар хоноод унтаад тэгэл ер нь юу туртаагаа хийгээд явах чинь ер нь л яг аяллаа гол утга юм байлээ. Тэгэд
хөвсгөл айгу гоё болсон байлээ. Энэ хүслийн хадмадаа янзлаад гүүр мөр хийгээд тэгээ ер нь бол байгалийн сайханд бол бүр үнэхээр амар гоё амарч байгаад ирсэн. Хөвсгөл бол үнэхээр үгээр хэлхийн аргагүй гоё байсан байгаль мягалын бичлэгэн дээр бол шууд харагдчихлаа ах. Тэгээд замдаа бид нар ер нь бол энэ тэнд тэгээ хоноол таарсан газартаа хоноол яваад байсан. Тэгээ маргааш өглөө нь би хэд энэ голын иргэн тэнд очиж гоё цайлаад тэгээ хөвсгөл бас иймэрхүү юм хөрх экстрем тоглоом тоглож болдог юмхүү газар дэс байт юм бэлээ. Тэгээ манай хоёр найзлын нэг тулсан би бол чадахгүй айгаад тэгээ би болохоор ганц чадах энэ юм ал унсан. Тэгээ би айгаад бас морьч ун чаддгүй болохоор морь зөөр бас унаагүй. Манай хоёр л унаа яваад байсан. Тэгээ дараа нь болохоор жанхагийн тийшээ бол зам бүр амар болсон байлээ засварт ороод. Тэгээ жанхаа дээр очиод нэг жоохон гол мол орж нэг жоохон тойрж байгаа л ирсэн. Ямар ч байсан бол бүр аялагч нар айгүй их. Тэгэл ямар ч байсан гэдэг байгаа юм бэ. Ямар ч байсан амар гоё байсан. Шараач нэрэлтүүд мэдхүү танаа. Хай. Мөрөнд ингээд тосон цэнгэл гэдэг юм сум байд юм шиг байна заяа. Тосон цэнгэлэл гэсэн мэт. Тэгээд бид сая булган өнгөрөөд одоо дөнгөж хөвсгөлийн одоо үзүүр дээр ирсэн байна. Тэгээд тосон цэнгэл гэдэг нэг юм сум юм шиг байна. Тэгээд бид бүр хідэн цаг халуус хайж яг энэ тосон цэнгэл дээр халуус олоод тэгээд бүр эцэст нь бөөн аз жаргал баяр хөөртэйгээр би төрүүлээд халуусанд орчоод тэгээд 0 мол болтгүй амир хэцүү явж байгаад би халуусанд орчоод алжуураа тогцоо. Мод хэмжээ гайгүй л үнийг сэгсрээд авчиг гэж бодоод тэгвэл нойтын юм машиндаа хийгээд өнөр орчих واخ. Тэгээ бидэд болохоор ер нь жанхаа руу өнөөдөртөө явъя гэсэн чинь бороо орох юм шиг санагдаад тэгээ тэнгэр цэлмэг аваад энэ үйл ингээд цаашаа бүр нүүрчүүл жанхаа руугаа явна. Гэхдээ ямар ч байсан хатгалынхаа төв рүү орч хоол мол идний. Гэхдээ төвөөс нэг 5-10 минутын зайтай. Зарим байван дээр суугаад ирсэн чинь өсбөр дэлб өсөрчлээ. Амар их бороо ороод нороод тэгтээ амар гоё завин дээр сууж ирсэн. Би гэртээ ирсэн. Сая хөвсгөл яваад Эрдэнтэр дээрээ замдаа тэг ер нь бол дайрж болох газруудаараа дайраад хөвсгөлийн мөрөн жанхаа хатгал явжгаад ирсэн ахгүй. Тэгээд өчтөр гэртээ ирсэн өчтөр гарч хомсоо бодуулж янзлуулчаад сормоос авахулаад сормоосны хийм хийлгээд ирсэн ахгүй. Тэгсэн чинь нэртэй би ингээ хөмсгөөд суусан чи миний хөмсгөр ингээд ер нь жоохон тоглолцсон. Тэгээ миний хөмсгөч гэсэн угаасаа ингээ бүр битүү нийлцсэн байдаг байхгүй ингээ голоор тэгсэн чи миний энэ голын хидийг ингээ бүгдийг аваа хийцэн. Тэгээ би бүр амар нөгөө боролдоо доолтой гэдэг лөө яг тэр шиг ингээ болцсон. Гэтэ яг хөө хөмсөг юм чинь урган штэ тийм болохоор амар стресстэй. Яа маа гэд хэрүүл мөрөглийг амар байгаад байгаа юм бол халаага. Тэгээ харин би юу ярих гээд авъя гэхлээр нөгөө нэг одоо энэ сая явж ирсэн аялал зугаалгынхаа талаар ер нь ярих гэж бодоод тэгээд манай монголчууд бол үнэхээр ингээ сайхан яг л бүр жихнээсээ наадмын яг энэ үе бол ерөөс аялал зугаалгын жил болоод бүр ингээ тогтчих ер нь сүүлийн хэдэн жил бол бүр илүү одоо нэг юу болоод байгаа шүү дээ. Хүн болгоно л ингээл аялал яг энэ цагаар нөгөө нэг наадамч их сайгүй урт амарч өгдөг болсон хүмүүс тэгээ наадамтай заалгуулаад ээлж амралтаа бас ингээ авдаг болсон. Ер нь бол энэ цаг үе бол бүр ингээд монголчуудын хамгийн юм дэлгэр цаг хамгийн гоё цаг болчих ер нь бол би ч гэсэн өөрөө наадамд амар дуртай гоё наадамлахыг ч гэсэн хүсдэг. Солонгос тахтаж гэсэн би жил болго наадмаар ирдэг байсан. Тэгээд богино хугацаанд ирдэг байсан болохоор урт хугацаагаар ерөөсө хөдөө явж чаддгүй байж аваад. Тэгээд энэ жил ер нь бол ингээд ээж авгүйгээр ганцаараа ингээд найзуудаараа жоох хоол ингээд аялж байгаа хгүй. Өмнө жил яг хөсгөл явахад явсан л та. Тэгээд ингээд хит ингээд надад мэдрэгцсэн юмнууд бас байна. За тэгээд яасан бэ гэхлээр одоо ингээд ихэнх аймагуудын сум жилүүдийн одоо сумынх бас аймагийнх ингээд тусдаа 100 жил гэж бас болд юм шүү дээ. Дотроо мэдээж тэхэл ахaltaа. Тэгээд бүхэлдэн 100 жил болж иж бүр ингээд харамсмаар юмнууд амар их байна. Бүр яалтчгүй 100-ны ер нь ганц 7 сар гэлтгүй ер нь л тэгэл хуваарь ажил хийдэг хүмүүс бол 5 сар 6 сар тэгэл ер нь 8 сард ч тэр стил ингээ аялсаар л байгаа 100 бол ер нь бол бүр ингээ аялжуулчлээ. Тэгээ ганц ингээ монголчууд аялах биш ингээд
Монгол бол бүр ингээд сүүлийн 2-3 жил бол бүр амар хичүүлж байгаа. Гэхдээ би бол нөгөө солонгос хэллээр ингээд гайд хийдэг байсан болохоор ер нь солонгос гайдуудыг л амар поинтлоод хийдэг байсан чинь сая хөдөө явсан чинь бүр ингээд амар их ингээд жуулчдтай болчихжээ. Тэгээ сая наадмын талбай дээр хүртэл ингээд бараг тэнд байсан хүмүүсийн худалч хүнд бараг 40% ингээд гадаадууд байсан гэхэд хэлсдэхгүй. Тэгэхээр ингээд Монголд бол ингээд зуны одоо энийг дэлгэр цагт бол бүр ингээд үнэхээр амар ачаалал дийлгүүлчих бүх салбар. Тэгээ ийм үедээ та нар ингээд олигтой хүн олон хүн цалинжуулах хэрэгтэй. Олж байгаа ашигынхаа хэрээр хүмүүсийг ингээд очирдлуулаад зовоогоод айж хар халуун наранд тэгээ ядаж очирдлах юм боломжтой юм цогсоол моксоол суудал муудал ингээд хүйтэн цаг агаар юу ч байхгүй. Зүгээр л ингээд бүр яг адуу мал шиг ингээд цогсоолол очирдлуулаад нэг хитгэн хүний мал ингээд морин нохоо мал шиг ажилуулад яг ийм ачааллынхаа үеэр бүр ингээд хэрэгслээч тэр материалаач тэр ажиллах хүчээч тэр нэмэх хэрэгтэй байхгүй юу. Тэр нэг ганц хоёр хүний цалинд гороож авахар танахын үйлчлэгээ сайтай те ингээд хоол хүнс нь ингээ ууж идэх юм хурдан гараад ивэл өсөө хүмүүс танаараа ингээд явна штэ. За нэгдүгээр тийм хоёрдугаар хөдөө орон нутгийн зам зуур байдаг би уус хоолны газруудад бол огт юм идээгүй өмнө жил тэгэж яваад амар хортлого авсан болохоор зам зуурын хоолны газруудад идээгүй зүгээр яг юм суурин хоолны газруудад бол орж хоол идсэн. Суурин хоолны газрууд бол тэндээсээ ингээ нүүхгүй яахгүй гайтахан штэ. Яг зам зуур байдаг хоолны газрууд бол хамгийн хосолтой, хамгийн муу махаар, хамгийн муу юмар хийдэг юм шиг санагдсан. Би бүр амар ингээд орчин муутай амар юм бүр ингээд ялаа баатхандаа баригдсан. Тэгээд тэрэн дээрээсээ нэмээд үйлчлэгээ амар муутай. Мэдгүй би яг өмнө жил тэгэж яваад за юм зам зуурын хоолунд нь бас бол идэлтгүй мэн гэж бодоод тэгээ юм суурин газруудын хоолны газруудад бол орсон. Энэ бол сая хөдөө авахта тэгж амар бол идэж мэдэж бол чадсангүй. Гэхдээ яг хуу зүгээр нөө чихэр жимсэн хитрээд бас сайхан таргаллаа, харлаа бас энэ гар мар маань ингээ хар. Бид ингээ өнгөрсөн жил харалсандаа амар ингээ сэтгэлээр унаадсан энэ жил мэд бол ерөөсөө сэтгэлээр унаагүй яах вэ? Тэгээл цайрчхал юм чинь намайг хараагаад ирнэ поинтлоод байх хүн ч угаасаа байхгүй. Одоо бүр ингэ нөө жилийн дараа бүр нөгөө архаг Монгол болсон. Яг уус харалж л ээж шүү дээ. Яг ингэ дом. Тэгээ харин надад хамгийн хүндрэлтэй байсан бүр ингэ ахиж хөдөө явах хүслийг маань ингээ утраас үнэхээр бүх юм амар гоё юм байгаад цаг уур хүн агаарт гараад ингээд стрессээс холдоод ер нь бол амар гоё аз жаргалтай байлаа. Хамгийн хэцүү юм ерөөсөө 0 тэгээд одоо халуус байна. Тэгээд халуусны газрууд ерөөсөө байхгүй. Ерөөсөө юм тухтай хоолой төлөвтэй юм. Баргал төлөвтэй нэ. Жоод сах хоолой идэхэр шийдлээ. Өндөгтэй цав идмээр санагдаад гинт. За өглөөний цайндаа би зүгээр шейк уух гэж байна. Шоколадны амттай шейк байхгүй юу? Өмнө би уудаг байсан шүү дээ. Тэгээд одоо жоохон хөнгөн хоолмоор санагдаад. Тэгээ би нөгөө өчтөр ярьжсэн юм агаас үргэлжлүүлчихье заяа. Би бүр сая 2 хоног ирснээсээ хойш сайхан амраад өчтөр ч гэсэн бүр уцаа хармааргүй биш уцаа хармааргүй гинэ. Бичлэг хийж ингээ юм ярьж өөрийнхөө энергийг бармааргүй санагдаад. Тэгээ би ингээ баг 2 хоног ингээ хүнтэй баг юм яриаггүй миний баг ингээ ам ивлэхгүй. Ёо гар. Ингээ 2 хоног баг хүнтэй ингээ амар их юм яриаг учраас ам ивлэхгүй бай. Өчтөр би хүрээлээ орж жоохон алхаж жаад ирсэн. Ер нь бол болохгүй бүтггүй бүхэл юмыг төөж идээд маш их хүндэрсэн би. Тэгээд гой хөнгөн 2 хоног яг өлсчил байна л да. Тэгтээ гой хөнгөн байгаа болохоор бас гой байна. За тэгээд нөгөө нэг хөдөө орон нутагт сая ингээ аялахад бүр ингээ амар гоё байсан. Монголчууд дээрээс нь амар гоё аялдаг болсон байна гэдгсэн штэ. Тэг хүмүүс энд бүр ингээ цаг зав мөнгө сэтгэлээ зориулж ингэж явдаг болчихж ингээ хамгийн их гомдол төрж бодогдож явж исэн юм юу гэхлээр аймаг сумдуудын хөгжил бүр үнэхээр муу байна. 100 км-ийн цаана байгаа ч гэдгийг ойлгож байгаа ч гэсэн хатгалд одоо хаа ясан тэр мөрөн хөвсгөлд ингээд гой гой ресортууд байна штэ. Тэнгүүд тэр чинь ингээд огт усанд орж болохгүй, огт тийм палан жорлонтой байж болохгүй гэсэн ойлголт биш байгаа хгүй. Тэнгүүд ингээд
хөдөө явангууд зүгээр л усанд орох палантай жордлон дээр бийцэх нь ингээд амар тийм лакшери юм болчихж байгаа байхгүй юу. За тэгээ бүр тэрэн дээрээ нэмээд ийм ил баас шээсгүй те ийм өнөр танаргүй модон жордлон олно гэдэг бол бүр үнэхээр худлаа. Ялангуяа явуулын одоо тиймэрхүү юмнууд дээр тэгээ орж байгаа хүмүүсийн сэтгэлгүй тэрийг одоо ингээд байлгаж байгаа хүмүүсийн ч ерөн сэтгэлгүй ер нь ингээ хаа амар сэтгэлгүй байгаагаас болоод дээрээс нь соёлжоогүйгээс болоод ингээд хөдөө орон нутг руу явах ингээд жоохон тиймхэн байсан. Гэхдээ яг уу надад болохоор энэ бол тийм амар юм тэг би энд ингээд бачуураад байгаа ч асуудал биш. Зүгээр ингээд маш хурдан засаад янзлаад сэргийгээд явчих юм бол энэ дотоодын аялал жуулчлал чинь бүр амар сайжрах боломж байгаа хгүй. Дотоодын аялал жуулчлалаа илүү хөгжүүлээд илүү гоё болгоод ингээ явах хэрэгтэй. Ингээ ер нь ресортод байрлаж байгаа хүмүүс маш цөөхөн байх гэж бодож байна. Ихэнх нь баг ингээд үнэхэр мөнгөтэй эсвэл ингээд яалтчгүй ялхнаатай хүүхэдтэй жоох хүүхэдтэй хүмүүс л ингээд ялчгүй ресортод байрлсан илүү тухтай. Гэтэл ер нь ресортууд ч одоо захиалга олдохгүй бүр тийм хэмжээний. За тэгээд хамгийн мяагаас нь дурдах юм бол ерөөсөн нэг хүний 180-аас эхэлж байгаа хгүй ганц хоногийн. Тэгэнгүүт ингээд за 3-4 хоногийн аялал ингээд төлөвлөөд явлаа гэж бодоход нэг хүнээс ингээд бараг саяас 2 сая төгрөг гарах нь холгүй. Харин өөрөөсөө ингээд олноороо ингээ орж болдог байшин, гест хаус эсвэл гэр түрээслээд орох юм бол бүр хамаагүй хямдхан болчихж байгаа. Одоо 4-5 нийлэл 250 мянган гэр аваад ингээ орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг хүндээ хуваах юм бол нэг хоногийн одоо 30-40-50 хавцаа. За тэгээд тиймэрхүү байвал бас болж гинөө. Яах вэ? Ингээд нэг гэр 250 үнэтэй байгаа ч гэсэн нэг хүний 150, 250, 350-ыг төлжсэнээс хамаагүй хямдхан байхгүй юу? За тэгээд тэрэн дээр нэмэгдээд ресортод буучвал уг нь амар л та хоолтой. Тэгээд 0 усанд орох бүх юм ингэ шийдэгдсэн. Тэгээ ресортод бууж чадахгүй аялж байгаа хүмүүс хэрэг байгаа вэ? За тэгээд тэр хүмүүс ч ингээ ил ингээ задгаа майхангаа байраад тэрсэл зүгээр ил задгаа ингээд бийцсгаас өөр аргагүй. Одоо ерөөсөө ийм сул талбайнууд ерөөс зүгээр ингээл баах 0-ын цас хөвөрцөн. Тэр ч одоо юу гэж байгаа гэсэн тэр хавар 0 шээс бас байгаа л гэсэн үг байхгүй. Тэгээ ингээд бид нэр өөрсдөө цаанаас нь улсаас нь олигтой зохицуулт хийж өгөөгөөс болоод ард иргэдэн ч гэсэн ийм аялаж хүн хэмжиндээ аялаж зугаалах сэтгэлтэй ингээ хүсэлтэй байгаа хэрнээ тэрэндээ ийм соёлжоогүй байгаад байгаа хгүй. Тэгээ үнэхээр ингээ хээр тал майхангаа бариад бууж байгаа хүмүүс нэрнгэсээ хаана бийцэх юм бэ? Бийцэх газар байхгүй. Одоо хиний жишээсэн газар мэдэхгүй бид нар одоо очиод майхнаа барьж байгаа юм тийм биз дээ. Тэгэхээр тэр ч гэсэн бас асуудалтай. Ядчил зүгээр боли ингээд нэг 100-аас 200 яваад нэг суурин одоо сумууд дээр ингээд зогсож байгаа шүү дээ. Гэхдээ тэр сумууд дээрэндээ ингээд аялагч нарт зориулсан бүтэн ингээд гар нүрээ угаах ингээ халуун усанд орох тийм ингээд хамаагүй төлбөрийг төлөө. Тийм бүтэн юм сайхан юм цогцлбор ингээд бариад өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд л өөрөөсөө мөнгөтэй хувь хүмүүсийн зүгээр гой хоолын газар хийцэн. Тэгэл тэрэнд нь зогсож хоол идэх ингээ боломжтой. За тэгээд би бол ингээд угаасаа зам зуурын ингээ хоол идэхэ болцсон гэд хэлсэн шүү дээ. Амар хордлого авч ирсэн болохоор гэд. Тийм болохоор зүгээр надад бол ингээ зам зуур маш гоё тухтай 0 тэгээд усанд орох боломжтой юм халуун усны газрууд хэрэгтэй. Тэг байгаа хэдэн бол ингээд нутгийн одоо тэр сумын ингээд халуун уснууд байгаа байхгүй. Аимшиг очиртай тэгээд дээрээс нь ямар ч одоо ариун цэвэр стандарт бус. Гэхдээ одоо надад олдож байгаа тэр нь баг ингээд юм алтаар бүрсэн 0 шиг алтаар бүрсэн юм усан одоо ван баг дүүш шиг ингээд санагдаж орж байгаа байхгүй. Эсвэл нөгөө оргуугээс охинтой ингээд начи үгээд штэ тэрэн шиг. Тэг би ингээд бодож байхдаа ёо бүхэл 100 жилийн дотор ингээд бүтэн нэг аймаг сум 50 хүнийг зэрэг усанд оруулах юм нөхцөлгүй юм бахтай юу яах вэ? Хийж өгдөг маа гэхэд уулс тийм одоо тогтолцоо ер нь гаргачих болдгоо юм уу? Тэгвэл ядаж за өвлөө 365 хоног болиг гэхэд 103-аас 3-4 сар ингээд тэ дэлгэр цагуудад гадаадын дотоодын аялал жуулчлалтанд зориулсан юм өртөөнүүдтэй баймаар байгаа хгүй. Тэг хангалттай кофе шоп, полны газар одоо тэр бол ашиггүй байна гэж ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Бага хэдэн монопол доод үйлчлэгээ муутай. Тэгээ дээрэс нь ерөөсөө юм одоо ажилчид ч гэсэн юм хангалттай биш нэг хитгэн ажилчтай морь нохоо шиг ажиллаулаад тэгээ нөгөө тэд нар морь нохоо шиг зүтгээд ингээд байгаа хүмүүстэй ерөөсөө хүртээмж нь байхгүй. Одоо тэр дотроо ингээд
ганц хоёрхан зөөх чинь ингээд цогсоо зайгүй зөөгөл тэр ингээд бохир цэвэрлэх хүн ерөөсөө байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд ялаа батхан шаваад л ерөөсөө зааланд ерөөсөө цогсоо зайгүй бослоо суулаа ингээд цэвэрлэгээ хийгээд байж ах хэвээр тусдаа нэг хүн за тэгээд орж ирээд ухталтын үйлчлэгээний тусдаа нэг хүн баймаар байна. Тэг ингээд хоол захиалгандаа хүртэл амар их цаг үрнэ. Тэгэл ерөөс тооцоон дээр хүртэл амар их цаг үрнэ. Хоолоо захиалах гэж гараа өргөөд ирэхгүй ингээд. Тэг ингээд тийм хүн чинь ингээд аяанда стресстэй шүү дээ. Тэгээд тэрэнд ингээд ялтч үйлчлэгээний ажилтнуудтай муухай харьцна. Ерөөс ингээд хаана бүх юм стандартгүй учраас манай Монгол улс одоо аялахад ч тэр амьдрахад ч тэр тухгүй одоо хамгийн хэцүү одоо юм уус хоторотой тодроод байна шүү дээ. Би бүр явж байхдаа дотор нь амьдарч байгаа би ингэж хэцүү хахад аялагч нарт юу нь яаж байгаа лээ гэж юу нь бодох шиг. Тэгээ одоо юу нь ингээд бодоод үз. Би ч одоо за Gen-Z шүү дээ. Ер нь Gen-Z-д орж байгаа хгүй. Тэгэнгүүт цаашдаа ер нь аялах тэр юмыг зорж байгаа хүмүүс улмал залуужна. Улмал тийм манай доош үеийнхэн болно. Тэгээ тийм хүүхдүүд чинь хөдөө орон нутгийн одоо ийм амьдралыг мэдхгүй. Тэгээд дээрэс нь ер нь бол бүр ингээ хотцсон тийм хүмүүс чинь хөдөө явахаараа зутраад энэ хүүхдүүд улам хөдөө явах хүсэлгүй болно. Гэхдээ чин хүсэл нь бол тэр байгаль одоо тэр адуу малыг хараад ингээд баг шокорч байгаа хгүй. Ямар гоё ямар үзэсгэлэнтэй юм. Хүүх манай Монгол улс бүр ийм юм уу гэдгийг ингээ хөдөө явж ингээ мэдэн шокорч ийн. Тэрнтэйгээ зэрэгцээд ингээд 0 усанд орох юм болдоггүй ойлгохтой ингээд суучих тухтай хоолыг газарч болдоггүй бүх юм явуулын юм ороо босгоо тийм тохгүй зүйл ингээд мэдэрснээсээ болоод ингээд явахаа хүсхийг болох ч юм уу мэдгүй ямар ч зүйл ингээд сайн тал ихтэй байгаа ч гэсэн сар юм амар ихтэй байна. Тэгээ дээрэс нь яагаад тэр сум аймагуудын одоо дээд албан тушаалтнууд тэгээ улс дээрээс нь энэ сум аймагуудаа хөгжүүлэх гэж юусоо боддоггүй юм. Ерөөсөө л бүр ингээл амар Улаанбаатар хот те одоо Япон солонгосоос 50 100 жилийн одоо хөгжлөөр хоцордог болвол одоо манай сум аймагуд бол хэдэн зуун жилээрээ хоцорж амьдраад байгаа юм би мэдэхгүй би үнэхээр гайхаж байна. Энэ нөхцөлд хүмүүс хот орохгүй гэд яах юм. Хот одоо ингээд бүр ачааллаа дийлэхгүй тэг хүндээ бүр ингээд шигцэн одоо хотод бол ерөөсөө бүр ингээд оочргүй юм гэж юуч байха болцсон төгжээгүй зам гэж байха болцсон. Төгжээгүй амьдрахыг хүсвэл үүрээр нэг бол гарч юм амжуулна эсвэл шүн мөн ингээд тэгэнгүүт ингээд хамаг ингээд төрийн албан ингээд бүх юмны төгжрлийн эд цагтаага бүх юм зэрэгцэн өглөөгөр ажилтдаг юм ерөөсөө байхгүй маш ховор авцалтаагүй зохицолтоогүй тиймэрхүү юмнууд байна. Энэ ийм хатуу хөтөө нөхцөл ингэж гоо айлаа зугаалаад хинт ч гомдохгүй ажиллаад олсон хэдээрээ тэ ингээд өөрийнхөө амьдралыг ийм гоё дурсамжтай зугаатай өнгөрүүлэх гэж хичээж байгаа. Манай монголчууд нэр үнэхээр сэтгэлийн тэнхээтэй хүчтэй чадaltaй хүмүүс юм аа л гэж бодож байна. Тэгээ ийм олон хүмүүсийн дээр яагаад тийм хүмүүсийн шигшигдэж гарчаад яагаад энэ улс орон өдөө хүртэл ийм байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Та нар зүгээр ингээд бусад улс орн ч гэсэн үнэхээр асуудалтай. Асуудалгүй улс орн гэж байхгүй шүү дээ ер нь л. Гэхдээ энэ одоо тийм орох нойлгүй, усанд орох газаргүй ийм газар чинь бол одоо бидний хүсэж байгаа тэр нэг хөгжилтэй соёл боловсрал тийм юм чинь ядаж ингээ усанд орохоос цэвэр цэмтгэр байхаас хашаа хороо хотоо тэг ингээ ширхэг тоосгүй цэвэрхэн байлгахаас ер нь эхлэн гэж би боддог байхгүй. Ядчил ингээд ам нь үнэргүй, өөрөө үнэргүй, цэвэрхэн байж иж тэр дараагийн нөө бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг чинь бүр тэрийг бүр ямар амар хүн хэлээвэ нэрээ. Эхлээд хувь хүний ариун цэвэртэй үзэл бодол суртал тэр өөрөө бие авч авах тэр бүх юма засчаад дараа нь ингээ эргэн тойрныхоо засах гэж хичээх хэрэгтэй. Тэгснийхаа дараа улс төрлөө орох хэрэгтэй. Тэгэхээр ингээд бүх юма засаж чадаагүй хүн тэр дээр байна гэдэг чинь цаашлаад өөр юу ч хийж чадахгүй л гэсэн үг. Тэр хүн зүгээр л тэр дээр нэг хитэн жил паниктаж паниктал буун өөртөө ашигтайгаар тэр юмыг эргүүлээ. Тэгэхээр би бол сая хөдөө аялахдаа тэрэнд бол үнэхээр их гомдож ганхарч явж байгаад ирлээ. Одоо энэ харлалт марлалт таргалал бол яг хөө тэгэл буцаад хэвийн амьдралтаа ороод засаа залруулад явж байгаа юм чаа. Хамгийн гол нь одоо хөдөө гадаагаар ч гэсэн те Монгол аялагч нараас гадна одоо гадаад аялагч нар бол бүр дийлэх болчихжээ. Тэгээ тэр хүмүүсийг ч гэсэн аятаа тухтай тавтай байлгахын тулд бид нэр энийг аимшигын хүүнэгдлийн үеийн юмнууд одоо болох хэрэгтэй. Бүх юм гоё стандартчулмаар байна. Үйлчлэгээний соёлтой болмоор байна. Цэвэр цэмцгэр баймаар байна. Бүр хэдэн жил болоо тагтарсан юм аа л тэгэл нэг эвлүүлж тавиал
тэгсэн аимшиг үнтэй үг хэлээд ингээд сум аймагуудынхан ч гэсэн соёлтой бас боловсролтой баймаар байна. Сэтгэлтэй баймаар байна. Аялж байгаа хүмүүсийн ч гэсэн сэтгэлтэй баймаар байна. Гэл дуртай газар шүлс баас тавхины иш мишээ хайдаг. Энэ нэг байж болохгүй нэг ийм аимшигын заваа үлдээ. Ингээд жолоо барьж байхдаа амар тамхи татаж ингээд тамхины ишээ ингээд хаян юус хаасаагүй. Би бол тийм хүмүүс бол амар кармага идэлнэ л гэж боддог ер нь. Босгүй юм сэжгийн заваа өнгөлтөл ахгүй ер нь бол тэгээ ер нь юуны лус авдаг нь байдаг бүх хүмүүс тэр хүмүүсийг ингээ үе удамаар нь шийдэх хэрэгтэй. Тэгжээж тэр хүмүүс ийм болдгоо байна гэдэг ер нь мэдэрдэг байх хэрэгтэй гэж би ер нь боддог. Юу буруу хин тэр болгоныхоо ингээд кармаг бол заавал эдэлж явах хэрэгтэй. Тийм учраас бүх юм ер нь зөв буруу өмнө худлаараа ингээ ялгарч амьдарч явах хэрэгтэй гэж би ер нь боддог байхгүй юу? Би ч гэсэн одоо нэг хэд тонаал мартчихлаа л та энийг тэгэл дараа нэхэ хөдөө явахдаа гин санаал яана гэж бодож тэгэл өнгөрөх баг. Мэдхгүй жоохон гомдмоор л юм да. Тэг ингээд гайхаад авахгүй юу. Нутгийн бүх мөхн ингээд төрүүлэг гингүүт ингээ амар өнгө хідүү өрөө байр хідүү амар үнэтэй машин жишээ. Тэр мөнгөөрөө яагаад нэг айтаахан сум нутагтаа ийм бүтээн байгуулалт хийж болдгүй юм бол амьдарч байгаа иргэдэн цөөхөн гээд хитрхи хөгжилгүй байгаад байж бас болохгүй шүү дээ. Хөгжүүл ирэх юм бол хүссэн үсээгүй гэдэг хүмүүс нүүж очиод сууршаад ингээд амьдрахыг хүсэн шүү дээ ер нь. Эсвэл ядаж хүмүүс сууршдаггүй маа гэхэд те нэг газар нэг юм нэгтгэл тэр нь л хүмүүс шавдаг болчиход шүү дээ. Тэр нь зориулаад ингээд жоохон хөгжүүлчихэд ер нь яачаад байгаа юм бол ядаж зуны 3 4 сар тэр нэг мотор бойлер юу гэдэг бүх юмаа шийдээд ингээд цогцолтгүй сайхан 0 тэ халуун усны цэвэрхэн газар тэгээ хангалттай хүмүүс ажилуулад тэр нэг ингээд бүх мөх тэр морь малаа дээдлэлгүй яг тэр нэшгээ энэ бас соёлжмор байгаа хгүй юу. Мэдгүй энийг тэгээд би ганцаараа боддггүй л илүү дээ тэгээд юунч болдгүй ягаад ч болдгүй яатсан ч юм мэдгүй. Тэгээд ямар ч ясаа одоо ингээд наадмын сайхан амралт маань дуслаа. Одоо эргээд ажилдаа орлоо. Тэгэл одоо ажилландаа одоо наадам дуусал намар гэл жоохон өглөөсөө аж шүү. За тэгтээ одоо тэгээ өглөөг бодож айж амьдрах нь бас хайшаа юм. За ямар ч байсан тэгээ миний наадмын амралт сайхан ингээд дуусж гин. Тэгээд дараа уулзъя.